Сайн байцгаана уу? Pink Dog TV давтай морил. Өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ зориулаад дэлхийн хамгийн алдартай үзэсгэлэнтэй сайхан бүсгүй яагаад түүнийг сонгосон бол та тэгж бодож ирсэн үү? За тэгвэл өнөөдрийн дугаартай надтай хамт байгаарай. Бүгдээрээ ярианд орцгоё. Өнөөдөр та бүхэн Instagram дээр дэлхийн хамгийн өндөр дагагчтай нийт 421 саяас дээш дагагчтай эмэгтэй одоогийн найз залуу Бенни Бланкотэй хэрхэн учирсан, мөн тэр хоёрын хайр дурлал хаанаас эхэлсэн, хэрхэн хүмүүсээс нууцаар үерхэж эхэлсэн, яаж нууцаар болзоонд явдаг байсан, анх хэн болзоонд урьсан, хэрхэн Селенаг өөрийн болгож чадсан, түүний сүс залуу Бенни болон тэдний албан ёсоор хосууд болсноос хойш хамтран ажилласан цомог, хамтран ажиллахад хосуудын харилцаанд нь муугар нөлөөлөх үе ямар нэгэн алдаа гарах вэ гэсэн айц зэрэг тэдний хинэж мэдгүй нууцудаасаа дэлгэсэн. За мөн мэдээж хамгийн чухал нь саяхан цацагдж эхлээд байгаа энэхүү цомогт нь яг юуг өгүүлсэн болох талаар ярихад бэлэн болоод байна. Мэдээж Селенагийн талаар ярихад бүх хүмүүс Justin, Hailey-гийн талаар ярьдаг. Гэсэн хэдий ч энэхүү дугаар нь илүү Benny болон Селенагийн талаас яг ямар байр суурьтай байгаа. Үнэхээр энэ дуунууд нь түүний экс найз залуу зориулсан эсэх талаар тэдний талаас ярилцах болно. За тэгэхээр бүгдээрээ ярианд орцгоё. I Said I Love You First-ийн 99.9% бичлэг зураг авалт нь Benny-гийн гэрт хийгдсэн байна. Селена цомог дээр ажиллаж байхдаа хамгийн хөгжилтэй туршлагыг олж авсан гэдгийг хэлсэн бол Benny-гийн хувьд дурлаж хийдэг зүйлээ хайртай хүнтэйгээ хийж ямар нэгэн зүйлийг бүтээсэн нь сайхан байсан. За цомгийн санаа бол төрүүлж гаргаагүй. Ер нь бол энэхүү цомгийг хийн гэсэн бодол Селенад огт байгаагүй. Харин Benny энэхүү санааг хамгийн анх гаргасан юм байна. За хэрхэн энэ санаа төрсөн тухайгаа Benny хэлэхдээ хамгийн анх энэхүү цомгийн санаа нь Benny менежертэйгээ ажиллаар уулзаад тэр үед менежер нь түүнд зориулж Benny-гийн сингл цомгуудыг нэг өрөөнд бүгдийг бэлдээд гаргаад тавьсан байсан юм байна л да. Тэгээ Benny тэр өнгөрсөн бүтээсэн цомгуудаа хараад 3-4 хоногийн өмнө Селенатай машинд ярьсан яриагаа сонсон гин. Селена Benny-гийн хажуу суудсан амар гунигалцсан нүднээс нь нулимс цэлэгнээд байгааг анзаарсан гин. Benny гайхаад яагаад ийм гунигтай байгааг нь асуусан чинь Селена би өнгөрсөнд маш их уран бүтээл хийж бүтээсэн, хий гэсэн бүхнийг хийчихсэн. Одоо надад дахиж хийх зүйл үлдээгүй байх. Тийм болохоор би дахиж дуу хийхгүй байхаа гэд. Ер нь бол ирээдүйд дуу хийхгүй байх гэсэндээ маш их гуниглаад уйлсан юм байна. Тэгсэн чинь тухайн үед нь болохоор зэрэг Benny Селенаг зүгээр аргадаад л өнгөрсөн. Тэгээд найз бүсгүйгээ гуниглаж байсан санаад давхар өрөөндөө дүүрэн өөрийнх нь өнгөрсөн бүтээсэн цомгуудаа хараад толгойд нь орж ирсэн бодол нь намайг одоо хаана ирсэн? Одоогийн маань хэн болохыг эдгээр цомгууд миний амьдралыг тодорхойлохгүй. Одоогийн амьдрал маань бол биш. Энэ дуунууд бол зүгээр л үйл зүйлс. Одоо би маш хол явсан. Би маш их өөрчлөгдсөн. Тэгээд тэр үед Benny aha moment болсон гинэ. За тэгэхээр aha moment гэдэг нь гинэс санаа орж ирэх үед тэр хорон бүчийг хэлж байгаа шүү guys. Benny гинэл одоо би огт өөр хүн, Селена ч мөн өөр хүн. Бид яагаад одоо шинэ зүйл хийж болохгүй гэж бодоод шууд уцаа аваад Селенараа залгасан гинэ. Тэгээд нилээн сандралтай байсан. Тэгээд шинэ цомог дээр хамтран ажиллах саналаа Селенад тавьсан. За тэгсэн чинь Селена анх тэрийг сонсоод нэрээ яриад байна уу гэсэн гинэ. Селена Benny-г хувь хүн талаас нь ч мөн артист талаас нь ч маш их хүндэлдэг. За тэгээд ийм алдартай артистаа санал хүлээж авах үед Селена маш том санал ирж байна гэж бодсон. Тэгээд Селенагийн хийдгээс арай өөр төвшөнд энэ бүхэн хийгдэх байх гэсэн бодолтой байсан. Тэмдээч Селена ч бас баг зэргийн сандралтай байсан гинэ. Мөн энэ нь хосуудын хувьд хос босноос хойш хийж байгаа анхны том ажил учраас хосууд энэ ажил нь тэдний харилцаанд муугар нөлөөлчих вэ гэсэн айдастай байсан. Benny өмнө нь Селенатай хэд хэдэн уран бүтээл дээр нь хамтарч ажиллаж байсан. За ер нь бол Benny Blanco-г хүн болгон л мэдэх бах. Ихэнх уран бүтээл нь бол дэлхийд алдартай дуунууд байдаг. Ер нь бол Billboard-ийн топт үргэлж Benny-гийн орсон уран бүтээлүүд явж идэг. За аль уран бүтээлүүдэд хамтарч ажилласныг дэлгэцээр харуулжээ. Benny-гийн хувьд хамгийн анх Селенатай хамтарч ажиллахад яг л хамгийн гоё зүуднээсээ гараад ирчихсэн юм шиг тийм сайхан мэдрэмжийг авч байсан гин. Ер нь бол Benny хөгжмөө бичгтээ дуучинтайгаа маш их ярилцдаг төрлийн хүн юм байна. Селенатай анх удаа хамтарч ажиллаж байгаа хэдий ч яг нэг өрөөнд хамт байж өдөржин хөгжим тоглож дууны сэдвээс болоод Benny Селенаас ямар ч төрлийн асуулт асуух боломжтой болж байсан. Дууны сэдвээсээ хамаарна чиний амьдралд ийм нөхцөл байдалд орвол чамд юу мэдрэгдэж байна вэ гэх мэт зүйлсийг асуух боломж өгч байсан нь хосуудыг нийлэхэд бас их нөлөөлсөн гин. Өдөржин нэг өрөөнд суугаад Селенатай ажиллах нь тэр хоёрыг улам ойртуулж дотн болгож байсан. Тэгээд хамтдаа нэг цомог дээр ажиллаад Benny-гийн хувьд тэр хоёрын мэдрэмж нь яг нэг юм шиг ижилхэн мэдрэгддэг байсан. Харин Селена хэлэхдээ хосуудын хоорондын харилцаанд ямар ч эго байхгүй, тиймдээ ч маш сайн ойлголт
ярилцаж хамтарч ажиллахад сайхан байсан. Мөн энэ хоёрын хувьд энэ цомог нь амьдралдаа хамгийн хурдан ажиллаж дуусгасан уран бүтээл байсан юм байна. Учир нь ихэнх цомгийн ажил дунджаар 8 жил зарцуулагддаг гин. За тэгээд хосууд маань машиндаа суугаад тансаг харширсаагач хэрхэн хоцод болсон түүхээ хуваалцсан. Энд Селенагийн хувьд гэвэл анх Single Soon гэдэг дуугаа хийж байх үедээ Селена Бэнийг студи дээр оройн холонд ирсэн. Тэгээд хэлэхдээ манай их дайггүй ганц би найзууд байна. Бөөндөө цагийг сайхан өнгөрүүлж оройн хол идэ гэж дуудсан юм байна. Бэни студи дээр ирээд хамгийн анх найзтай нүүр хагарч тэдэнтэй ярилцаж байх үед бөөндөө байсан учраас Селена их духтай байсан гинэ. Учир нь тэр хүмүүс нь Селенагийн хувьд хажууд нь духтай байж чаддаг, дотн хүмүүс найзууд нь байсан. Тэгээд Бэни тэр оройн цагийг сайхан өнгөрүүлээгээд Селена руу мессеж явуулсан. Мэдээж Селена эргүүлээд хариу бичсэн юм байна. За тухайн үед болохоор зэрэг Селена Бэнийг бол крашлаад эхэлсэн байсан. Харин Бэнийг бол хувьд болохоор ямар ч тийм бодол байгаагүй, зүгээр найзын хуваар дуудаж гинэ гэж бодсон гэсэн. Тэгээд тэр хоёр энэ өдрөөс хойш хоорондоо болцоо гэх мэт янз бүрийн зүйлийн талаар ярилцаж бие биирүүгээ селфи явуулдаг болсон гэж Бэни ярих үед Селена бүр улаагаад үгүй тэр анхны селфи чинь жоок гэсэн штэ. Учир нь би тэр үед чам руу би зурган дээр өстө новшин харагдаж байна гэж мессеж ütсэн штэ. Тэгээд л би чам руу хамгийн амар гарсан зургнуудаа явуулсан гэж хэлдэг. За Бэни тэгсэн надад л тэр зургнууд чинь таалагдсан. За тэгсэн чинь Селена таалагдсан. Ёо ямар тэнэг охин нь өөрийн таалагддаг залуу руугаа царай мутаа гарсан зургнуудаа явуулдаг байна. Тэр үед Бэни надад таалагддаг байсан. Би Бэнийг үнэхээр хөвгчлөлтэй залуу гэж боддог байсан гэдэг. За тэр хоёр бас хамгийн анхны партинд явсан тулаараа хуваалцдаг. Селена яг албан ёсоор хос босноос хойш гэвэл Тейлорын парти дээр очиод тэндээс гараад Sub Award шоун дээр очисон. Тэр өдөр үнэхээр хөөрхөн байсан гэд тэр хоёр партины талаар ярилцдаг. Тэгсэн чинь Селена хараад байхад кул залуус шоун дээр цагтаа ирдэггүй гэсэн чинь Бэни би чамтай хамт шоунд очих бүрд хамгийн ихэнд ирсэн хүмүүсийн нэг байдаг. Чи яг л манай ээж шиг л хамгийн түрүүнд гарч ирдэг. За энэ үед болохоор зэрэг Селена бүр амар сайн царайлдаг. Яг тэгвэл дөнгөж сая кул залуус цагтаа ирдэг гэсэн. Тэгэхээр Бэни загаад чамтай хамт явхлаар хамгийн түрүүнд очдөг гэд. За хамгийн анх тэд болцож байснаа нууж байсан тэр талаараа ярилцдаг. Тэр үед тэр хоёр ажил дээрээ жирэн хаач явсан бие рүүгээ харч чадахгүй, бие биендээ хүрч чадахгүй байдаг байсан. Тэр үед Бэнийг сингл гэж бодоод октод ойртох өдөг үйтэн Селена ер нь аль хажуунаас нь харчаад окей гэсэн байдалтай нэг тиймэрхүү байдаг байсан гинэ. Бэнийг хэлж байгаагаар. За тэгээд Бэни бидний үерхэл бол супер нууц байсан. Энэ үед Санта Моника Пьерло болзоон тавьцгаая гэж Селенад санал тавьсан юм байна. Селена тухайн үед татгалзчихсэн юм байна. Өөрсдийгөө юугаар дадлах юм бэ? Хүмүүс хараад мэдчихэж штэ бит хоёрыг болцож байгаа гэд. Тэгээд ямар ч гэсэн Бэни Селенаг ятгах чадаад тэр хоёр бүрэн өөрсдийгөө далдсан юм өмсөө явсан юм байна. Учир нь тэр хоёрыг хүмүүс нь мэдчихвэ гэж тухайн үед их айж байсан. Тэгээд цагийг маш сайхан хөвгөлтэй өнгөрүүлсэн. Гэхдээ Селенагийн хувьд хэлэхдээ би бол худлаа хэлмээргүй байна. Шудраг байх үднээс ер нь бол далдалж, хувцаслаж, болзоонд явах нь их тэнэг байдаг гинэ. Гэсэн хэдэж тэр удаад үнэхээр сайхан галзуу байсан. Тэр үед бол үнэхээр үр дүнгээ өгсөн гин. Тэгэхээр магадгүй зөв хүнтэйгээ байгаа болохоор юм болов. За тэгэхээр Селенагийн хувьд анхны болзоо гэж бодсон нь Бэнигийн гэрт болж исэн. Тэр үед болзоонд ирсэнгээ Селена хувцс муцаа бэлдээд ирсэн байсан. Тэгээ хамтдаа өөрсдийнхөө талаар ярилцаж нэгээ илүү таньж мэд анх удаа нэг тийм коннекшн холбоос үссэн гин. Тэгээд энэ болзоон дээр анхны үнсэлт нь болж исэн. За тэгэхээр Бэнигийн гэрт буюу энэ газар тэдний анхны цомгийн зураг авалт болж исэн. Анхны үнсэлт нь болж исэн. Ер нь бол бүх сайхан зүйлс энэ гэрт нь болж исэн гинэ. За Бэни хэлэхдээ энд зураг авалтаа хийх нь үнэхээр тухтай байсан. Бид хоёр энэ галтойгоонд хоолоо хийж иддэг. Тэр орон дээр унтдаг. Ингэж яг гэртээ зураг авалт хийсэн учраас илүү тухтай сайхан байсан. Селена хэлэхдээ ер нь бол бид хоёрт үнэхээр тухтай байсан. Ажлаа хийгээд л хэрв надад ямар нэгэн зүйл хэрэгтэй болох юм бол би шууд очиод Бэнигээс асуучдаг. Үнэхээр амар байдаг. Студийн асуудал гэх мэт зүйлсээ Бэнитэй шууд ярьчихдаг. Учир нь Бэнигийн зөвлөгөө хэрэгтэй байдаг. Үүнээс болоод би үнэхээр тухтай байсан. Гэтэ дэндүү тухтай байсан. Бэни гэртээ зураг авалт хийх нь үнэхээр сайхан санаа байсан. Учир нь студи дээр хийх юм бол Селена илүү
инк, тэг гэх мэтэр хүмүүст заавар чилгаа өгч стресст гэд байдаг бол гэртээ хийснээр Селена арай тийм илүү зөөлөн яг өөрийнхөөрөө байсан гинэ. Бэни энэ цомгийг бусад хүмүүс сонсох боломжтой бид хоёрын хэн болохыг илэрхийлсэн хамтдаа бүтээсэн зүйл учраас надад хүлээлт тул байсан. Хүмүүст урам зориг өгөөсэй гэж хүссэн. Зүгээр л надад үнэхээр кул санагдаж байсан. Нөгөө талдаа бол би хайртай хүнтэйгээ өөрийнхөө хийх дуртай зүйлийг хийж цагийг хамтдаа өнгөрүүлж байсан нь сайхан байсан. The Sunset Boulevard нь Бэнигийн хувьд хамгийн дуртай дуу гин. Үнэхээр халуун хөөгтэй дуу байсан. Та бүхэн ороод сонсоод үзээрэй. За тэгээд дахин анхны өсөлтийн талаараа ярьдаг. Бэни хамгийн анхны өсөлтөө хийх үед вау би энэ бүсгүйтэй гэрлэн гэж бодсогнэ. Тэгснээр за яг үнэндээ би энэ хүнтэй хамтдаа хүүхэдтэй болно гэж бодсон гэсэн чинь Селена царай нь бүр чист хөөрхөн юм аа гэд амаа таглаад ичингүүрээд тэгээд Селена би бүх амьдралаа чамтай хамт туулнаа гэдэг. Бэни би сая машин мөргөх шахлаа гэдэг. Селена оо чи яагаад итгэхгүй байгаа юм бэ гэсэн чинь зүгээр л миний сэтгэл хөдлөөд би ч бас чамтай бүхэл амьдралаа хамтдаа туулмаар байна. За тэгвэл Younger and Hotter Than Me дууны тухайд Селена хэлэхдээ энэ дууны мөрөөдөд дурласан. Яагаад гэвэл энэ үгнүүд зөвхөн миний амьдралд биш бүхэл охидод тохиолддог зүйл. Үдшилтэд явх үед чамаас илүү хөөрхөн, илүү залуухан, халуухан охид байж л байдаг. Өмсөн хугацаа хүртэл үзэн ядах үе байдаг. Ер нь бол тэнд үргэлж илүү гэрэлцэн, илүү шинэлэг, илүү залуухан гэх зүйл байдаг. Амьдралд болдог л нэг шилжилт. Заримдаа яг л би амьдралынхаа нэг мөчөд гацаад зогсчихсон мэт. Гэтэл яг тэр адилхан цаг мөчөд бүх зүйлс намайг хүлээхгүй өөрчлөгддөг. Энэ нь яг би өөрийгөө алдчихсан мэт мэдрэгддэг. Тэр үед нь Бэни чиний амьдрал үнэхээр онцгой. Чи тэр буунд ганц олдох тийм онцгой амьдралтай хүн. Чи 7 настайгаас карьераа эхэлсэн. Чи хүүхэд байхасаа лод байсан. Тэгээд жил өнгөрөх тусам чиний шоу, тоглосон цувралууд чинь багаар дуусаж нэг л мэдгэж чи том хүн болчихсон байсан. Энэ дуун зөвхөн чи өөрийнхөө байр суурьнд байх нь хичнээн хэцүү болох төдийгүй ерөнхийдөө эмгтэй хүн байх олон янзын хүмүүсээр сонгогдох нь хичнээн хэцүү байдгийг илэрхийлж агуулсан нь Селенаг зүгээр л хинбэ гэдэг тусгалыг чи хаашаа явж байгаа хаанд байсаг чин илэрхийлж бүгдийг нэг дор агуулсан үүгээр Селена гэж хүн төгс хүн биш гэдэг агуулгатай дуу. Гэтэ энэ нь эцэст нь миний л хувьд чамайг төгс олгож исэн гэдэг. Тэгсэн чинь Селена thank you. Эсвэл Селенагийн хувьд альбом нь дараах утга учирыг агуулсан гэдгийг тайлбарласан байна. Тэрээр хэлэхдээ энэ цомгийн ихэнх хэсэг нь хүн бүрийн үргэлж ярьдаг тэл зүйл рүү чиглэж хөдөлж болгоч. За тэр зүйл рүү гэдэг нь мэдээж Жастины хэлж байгаа шүү. Энэ нь тэдний бодож байгаа шиг тэр зүйлтэй ямар ч холбоогүй бөгөөд би маш их хувьсан өөрчлөгдөж, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ туршлагатай болж, найз нөхдөдөө хамт энэ амьдралын өөрчлөлт шинжилэлтийг тулж, зарим хүмүүсийг амьдралаасаа алдаж, шинэ хүмүүсийг амьдралтаа нэмж, миний амьдрал бүхэлдээ цоо шин болсон хэлэх нь чухал гэж бодож байна. Үүнийг хүмүүс юу ч гэж болно. Гэхдээ миний хувьд энэ цомог маань бол Бэни бит хоёрын өнгөрсөн болон бидний түүхийн тухай байсан. Зарим дуу нь найз нөхдийн харилцаанасаа урам зориг авсан. Миний амьдрал дахь нөхөрлөлийн тухай өгүүлсэн. Зүгээр л үүнийг сонсогч нартай хэлхийг хүссэн юм. Учир нь энэ нь миний хувьд чухал зүйл. За тэгээд бичлэгийн төгсгөлд өөрийнхөө бодлоос хуваалцъя гэж бодлоо. За ярьцлагын үзээд дуусах үед ер нь бол ойлгосон. Зарим дуу нь бол Жастинд үнэхээр зориулагдсан байсан. Дээрээс нь Бэни Бланко бол үнэхээр кул залуу шиг санагдсан. Яагаад гэхээр энэхүү цомгийг хамгийн анх бичлэх санааг нь гаргасан. Дээрээс нь хайртай хүнийгээ өнгөрцөнтэй нь яг хайрлаж байгаа юм шиг санагдсан. Дууг нь бичлэлцэж байх үедээ ер нь бол Бэни бүх дуун дээр нь ярилцаж хамтдаа бичиж гаргасан гэж байгаа байхгүй юу? Тэглээгээд Селена ер нь бол X-ийнхаа талаар дуулсан ч Бэни бол тэгж кул хүлээж авах залуу шиг санагдсан. Яг өнгөрсөнтэй нь хайртай хүний харилж байгаа нь бүр үнэхээр гайхалтай санагдсан. Тэгээд маш их сонсдог санагдсан Селенаг. Тэгээд бүх зүйл дээр маш их дэмждэг залуу шиг санагдсан. Дээрээс нь маш хөвгчлөлтэй залуу илээ. За тэгээ яагаад Селенаг ер нь бол татсан нь бол ойлгомжтой лээ. Та бүхэн ярьцлагын дуустал нь үзээрэй. За энэ хүртэл надтай хамт байсан үзэгчдээ маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.